Сайн байцгаана уу та бүхэндээ энэ хүвчлэг хүрж байгаа өглөө өдрөөрөө мэндийг хүргэж байна. За тэгээд DVK-ийн CS:GO Skins account-а хамтарч ажиллаж байгаа. За тэгээд мэдээж бол энэ хүү сайт маань бол харьцаг онгойлгодог ийм сайт байгаа. Мэдээж та энэ хүү сайтаар үйлчлүүлэхдээ насан турш байх ёстой. Бөгөөд та бас хажуугаар нь энэ хүү сайтаар үйлчлүүлэхийн тулд та бас санхүүгийнхээ хариуцлагыг тооцоолох хэрэгтэй гэдгийг бол дахин нэг удаа хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ сайт руугаа орцгоё. Тэгэхээр сайтын маань хувьд бол тийш case гэсэн хэсэг байгаа, upgrade гэсэн хэсэг байгаа. Дээрээс case battle гэсэн хэсэг байгаа, exchange гэдэг хэсэг байгаа. За exchange гэдэг хэсэг нь болвол та өөрт байгаа скинүүдийг одоо тухайн сайтаас хоцсон скинүүдийг ийшээ оруулаад бүхэлдүүлэх ч юм уу эсвэл дадлах ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар солих боломжтой. За жишээлх юм бол надад одоо inventory дотор байгаа энэ хүү хоёр айтмыг бол жишээлбэл нийлүүлээд $228 магадгүй case hardened AK болгож солих боломжтой. За ингээд хэрвээ сольж байгаа болвол толсон скин таны инвентори руу шууд ордог гэдгийг санаарай. Тэгээд шууд таталтаа хийгч байгаа тохиолдолд та энэхүү одоо exchanger хэсгийг ашиглаасаа гэж танд зөвлөж байна. За тэгээд case battle гэдэг хэсэг байгаа. Case battle-ыг бол ерөнхийдөө бүгдээрээ мэдж байгаа байх. Case battle руу бол оруулаад мэдээж case battle дотор 3 төрлийн сонголттой. За стандарт болон underdog болон shared гэсэн сонголттой. Тэгээд 2 хүнтэй баталдаггүй, 3 хүнтэй баталдаггүй, эсвэл 4 хүнтэй баталдаггүй гэдэг сонголтууд байгаа. Та тэгээд таны батал руу хүссэн хүн нь орж болох уу? Эсвэл та зөвхөн одоо линктэй хүмүүстэй хоорондоо батал хийх үү гэдэг сонголтуудыг бол танд бас үлдээсэн байгаа. За тэгээд эндээс бол мэдээж батлын хувьд бол магадгүй зүгээр би та нарт жишээ болгоо Gemstone case-ийг үзүүлье. Gemstone case гэдэг нь бол мэдээж маш ор gem хутгнуудыг агуулсан case. За гэхдээ энэ дээр бол мэдээж $400 батал хийх боломжтой дээр нь boost mod гэж байгаа. Boost mod-ыг дарах юм бол $800-оор нэ. $800-оор нээхэд таны одоо $400-оор харьцаг нээж байгаагаас арай илүү унах боломжтой гэсэн үг. За тэгээд дээрэс нь Jester mod гэж байгаа. За Jester mod-ыг бол асаах юм бол Jester mod нь хаан харьцагт байгаа бүх айтемнуудын унах магадлалыг бүгдээрийн тэнцүү болгоно гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ бол Jester mod гэдэг бас нэг ийм mod байна. За би танарт бол илүү дэлгэрэнгүйгээр энийг бол кейсүүд дээр авч үзүүлье. За одоо жишээлх юм бол Elegant case гэд байгаа. За Elegant case-ийг бол зүгээр энгийнээр задлахад бол $15 гэж байгаа бол та boost mod дээр хэдүүлээ энэ lightning гэд хурдан дээр нь тавиад дадлаад үзье. За ингээд нэг AK47 redline, нэг AK47 slate болон P200 Vino Primo скинүүд бол орж ирсэн байна. Тэгээд энэ скинүүдийн аль нь ч надад хэрэггүй болохоор би бүгдээрийг зарчих. За тэгээд дахиад харахад дахиад redline орж ирж байна. Royal Paladin, Llama Cannon гэсэн боонууд орж ирж байна. За эдгээр мөн адил надад хэрэггүй. За яг хөө эдгэрийг үлдээч. Дараа нь төлөө энэгээр upgrade хийж үзүүлээ тийм үү. За тэгээд энэ дээр lighting дээр boost mod дарах юм бол $45-оор та энэхүү одоо харьцгийг 3-аар нь 3 ширхгээр нээж байгаа штэ. Тэнгүүт одоо boost mod дарах юм бол $90 болж хувирна. За гэхдээ энэ дээр boost mod-н дээр ялгаа юу байгаа вэ гэхээр энэ харьцагнаас elegant case гэдэг харьцагнаас унах хамгийн том item нь бол мэдээж AWP The Prince гэдэг энэ скин байгаа. За тэгээд boost mod-ыг дарангуут 0.5 байсан процент бол 0.34 болж хувирж байна. Тэр бол boost mod бол баг зэрэгээр таны энэхүү хайрцагнаас унах баг зэргийн нэмэлт boost болж энэхүү хайрцагнаас унах скинүүдийн power skin унах магадлалыг баг зэрэг өсгөж өгөх юм аа. Тэгээд хэдүүлээ энэ дээр онгойлгоцгоо. Boost mod дээр гарсан white out орж ирсэн. Гадарцгаая. За unlock. Багт дээр. Stop it. Get some help. The boost mod нь бол нэг иймэрхүү байгаа. За тэгээд сүүлийн сонголт болох Jester mod-ыг бол хэлцүүлээ. Jester mod бол дарах юм бол түрүүний бидний зүгээр Jester mod-гүйгээр 3 хайрцаг задлах үнийн дүн маань $95 байсан бол Jester mod дараад 3 хайрцаг задлах үнийн дүн маань $916 болж байгаа. Now that's a lot of damage. Гэхдээ энэхүү одоо Elegant case дотор агуулгадж буй бүх скинүүдийн үнэ нь 4,764 болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дотор агуулгадж байгаа бүх скинүүдийн одоо унах магадлалыг ерөнхийд тэнцүү болгоод илүү боломж олгож байна гэсэн үг. Гэхдээ мэдээж илүү боломж олгоно гэдэг нь зөрүүлээд буцаагаад мэдээж их үнээр задлана гэдгийг ойлгоорой. Эхнийхээрээ шууд bayonet дарсан. Гэхдээ би $916-оор хайрцаг задлж байгаа. Зөрүүлээд 726-г авч байна. Окей.
Wow, what? Prince унгаацсан guys. $3,000 Prince унгаалаа. Come on. Woo! Яг Jester mod дээр тавих юм бол иймэрхүү давуу талуудтай. Гэхдээ та зөрүүлээд мэдээж маш өндөр эрсдэлтэй гэдгийг бол тань дахин нэг удаа хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээ хэрвээ та мэдээж энэхүү сайтыг сонирхох юм бол DVK промо кодыг ашиглаарай. Тэгээ DVK промо кодыг ашиглах юм бол та депозит 10% бүүстлэх боломжтой 10% бонус аавн. За мөн дээрэс нь та миний промо кодыг ашиглаад CS:GO skins.com руу орж ирэх юм бол $0.5 үнэгүй кейс задлах хэрэгтэй болно. За мөн дээрээс нь зарласан байгаа энэхүү скинүүдээс бас хожих боломжтой. За миний бол зарласан байгаа giveaway-үүдээс бол 2 giveaway-ийн эзэн тодорсон. За одоо бол одоогийн байдлаар AK47 Neon Rider Field Tested гэдэг скины giveaway болол идэвхтэй байгаа. За тийм болохоор манайха хэрвээ орж ирэх юм бол $5-оос дээшээ депозит хийх юм бол та мэдээж 10% бонус аавна. За мөн дээрээс нь та AK47 Neon Rider Field Tested skin-ний giveaway-д оролцох боломжтой болох нэ. Яг нэг үргэлжлүүлээд та бүхэндээ upgrader хэсгийг үзүүлье. Upgrader хэсэг дээр бол мэдээж одоо та өөрийнхөө скинүүдийг бол 1.2x, 1.5x, 2x, 5x, 10x гэсэн сонголтуудаар бол апгрейд хийж болно. За мөн дээрээс нь та өөрийнхөө балансыг оролцуулаад бас мөн дээрээс нь апгрейдтэй хийж болох нэ. За тэгээд хэдүүлээ энэ апгрейд яаж явдгийг үзүүлцгээе. За би $678 Bayonet-ийг оруулсан байгаа. Bayonet-ийг оруулаад апгрейд хийж байна. За би 1.2x төр зүүн талд гэж бодоод апгрейдийг даръя. Тэглгүй яах вэ? За ингээд би $678-ийнхаа Bayonet хотхыг Battle Card Condition-тай Karambit Stain болгож авч чадлаа. За гэхдээ бол мэдээж бас маш их эрсдэл байд гэдгийг бол дахин нэг удаа сануулах хэрэгтэй. За тэгээ case battle дээр бол мэдээж case battle нь 5% Asimov гэдэг кейсүүд байна. За AK47-гийн кейсийг та бүхэндээ сонирхуулъя. Би AK47-гийн кейсийг 3 кейс хийгээд Jester mod тавиад би шеэрлээд 4 хүнтэй баталдаж үзүүлье. Ерөнхийдөө бол яг иймэрхүү батал дээр хүмүүс бага орж ирдэг учраас ботнуудыг бол дуудаж болдог. Эсвэл хүмүүстэй баталдаж бас болно. Окей. Хоёр дахь нь unlock. Ямар нэгэн гоё AK байхгүй юу? Ямар нэгэн гоё AK байсангүй. Тэгээд хамгийн дээдлэн safety net гэсэн юм AK орж ирсэн. За тэгээ ерөнхийдөө бол AK-ны battle бол иймэрхүү байгаа. За exchange дээр бол дөрөв тайлбарсан ойлгомжтой. За тэгээд та хэрвээ энэ сайтыг сонгож үйлчлүүлэхээр болох юм бол DVK промо кодыг ашиглаарай гэж хүсэж байна. Хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Та бүхэндээ амжилт хүсье.